За hello. Hi. За одоо би ингээд өөр бичлэг хийгээгүй тэгээд ямар бичлэг хийх вэ гэж бодоо байж ирсэн. Тэгсэн чинь миний энэ хамгийн сүүлд оруулсан нэг My Stand Up Shoots гэдэг нэг тийм stand up бодлоотой highlight хийсэн гэсэн чинь доор нь одоо нэг иймэрхүү гараа нэг иймэрхүү комментууд нэг дээр амар их ирсэн байхгүй асуулттай. Тэгээд нэг асуулт авчихгүй тань тэгээд өөр асуух зүйл байвал тэгээд доор тэгээд бас comment бичих та subscribe дараад тэгээд за тэгээд асуултууд хариулт хийжээ. Энэ дээр нь их жаргал отох ингээд одоо энд ганцээ stand up favorite gun. Stand up-ийн favorite gun гэвэл ер нь л хэлэхэд бол би ер нь бол M4A гэж хэлнэ. Яг тэгвэл M4A-г ер нь бол би амар сайн тархитаж чаддаг. Нэг сайн тархитдаг зөвөр нөгөө нэг тархитах магадлал өндөр гэдэг. Тийм болохоор одоо энэ комментны юунд бол миний stand up хамгийн дуртай бол M4A. За хиттэй юм бро гэдэг амар олон хүмүүс хиттэй ингээ асуусан. Хитэн юу вэ? За 1 2 3 4 хүн асуусан байна захаараа. За одоо энэ бол шууд хэлгээд тэмээчээ. Одоо нэг иймэрхүү дуу байдаг шүү дээ. Одоо би ингээд ая явна зөө. Энэ дууны тал шүү дээ. Энэ дууны тал. За дараагийн асуултууд хариулъя. За YouTube хийсэн шалтгаан юу вэ? Энэ бол гоё асуулт байна зөө. За миний YouTube хийсэн шалтгаан бол ер нь бол би Silly Play баданд болох хөстэй гэдэг. Өөртөө нэг тийм шатналтай болох хөстэй байхгүй юу. Тэгээд ер нь бол Birdman гэ одоо нэг нэг channel-ийн гаргаа яг ийм одоо нэг YouTuber эдий. Тэгээд ийм дурчиг Silly Play бад. Алтартай болъё гэж боддог юм тэгээд Grimix ирээдүйн Grimix болох юм болов. Яа. Тэгээд одоо сайн шинжилэн ийм шалтгаантай шүү дээ. За хитэн тийм үү. Дуртай YouTuber чинь юу вэ? Тэсээ гаргасан шүү дээ. Би найз хүн байгаа юу? Бага. Stand up label. Миний stand up label чинь 84. За тэгээд ер нь л нэг ийм хүмүүс коммент бичсэн байна. Та нар дороос асуултыг мэдчихэрэй. Сквал би яагаад гоё бүхнийг чаддаг чи гэж чинь угаасаа хүн болгол бүхнийг чаддаг чи гэж шүү дээ. Одоо энэ гаргаад ийм олон бүхнийг чаддаг хүмүүсийгээ тачин бихгүй одоо байгаа хгүй. Тэгээд туслаа guys. Like, sub, share. So, bye.